За бүгдээрээ сайн байцгаана уу? Бизнесмен гişгэ байна. Та бүхэндээ Америк нэгдсэн улсын Сиэтл хотоос одоо мэдчилж байна. Тэгээд энд ирээд 14 хоног одоо ер нь Монгол руугаа буцах сүүлийн 7 хоног байна. Тэгээд маш олон ажлуудыг амжуулаа явж байна. Тэгээ энэ үедээ одоо явж байгаа газраас тодорхой баххан лайвыг бол паблик хийж байгаа. За тэгээд Америкт онлайн одоо хамтдаа аялах группээр одоо бүр илүү чухал мэдээллүүдийг ингээ өгөө явж байгаа. Тэгээ өнөөдөр бас та нартайгаа мэдээлэл хуваалцах гад ороод ирлээ лайв хийх гээд яг одоо 70 хэрэг дээр ирсэн байна. Тэгээ хотын төвөөсөө 8 одоо манай амьдарч байгаа газраас нэг 8 минут яваад ирж байгаа 70 хэрэг дээр хүмүүс үнэхээр гоё амраад байж байна. Тэгээд бас ажил амьдралын балансаа тэнцвүүлж бидний орлого ашиг өсөх. За магадгүй те өөртөө сэтгэл хангалуун байх энэ бүх зүйл чухал байдаг гэдэг утгаар та нартай энд байгаа зүйлийг үзүүлээд лайв хийх гээд ингээ ороод ирлээ. Сайн уу бүгдээрээ лайвтай хамт байгаа та нартаа баярлалаа. За та нар маань пэйжтэй хамт байдаг учраас намайг бас таньж байгаа байх гэж бодож байна. Зарим хүмүүс нь анх удаа нэгцэн та яг юу хийдэг хүн бэ гэд асуултууд ирдэг. За миний хувьд бол бизнес ментор гişгэ гэд байгаа те яг миний нэр бол гişгэ. За эдийн засагч мэрэгжилтэй банкны салбарт би 10 жил ажилласан, гайлын салбарт 5 жил ажилласан. За тэгээ өөрийнхөө бизнесийг хийгээд ингээ явж байгаа. Тэгээ бизнес эрхлэгч нартаа өөрийнхөө туршлагыг заагаад бизнесийн төлөвлөгөө төслийг гаргаж өгөөд менторлоод за тэгээд дараагийн түвшинд одоо ашиг орлого өндөртэй ажиллахад нь тусалдаг гэсэн үг. Ментор хүн гэдэг нь яг цэвэр өөрийнхөө туршлагыг заадаг. За тэгээ одоо Америкийн нэгдсэн улс 4 хүүхэдтэйгээ цуг аялаад, ажиллаад явж байгаа. Тэгээ 22 хоногийн хугацаанд маш шахуу хуваарьтай ингээд байгаа учраас ер нь бол гялс ажлуудаа амжуулаад энэ хугацаанд яаж ийм гэхээр их сургуулиудаар орж байгаа. Их сургуулиудаа судалгаа хийгээд тэ Америкт хідэн мужаар ороод ингээд сайн сургуулиудаар ингээд ороо явж байгаа. За мөн технологийн компаниудаар орлоо. Сая Facebook, Google, Microsoft гэдэг ер нь хамгийн том тех компаниудаар ороод тэдний одоо ажлын нөхцөл байдал, хөгжил гэдэг ингээд танилцсан. За тэгээ өнөөдөр бол далай дээр ирээд байж гин. Мэдээж нөгөө ажлынхаа хажуугаар баг зэрэг амарна. Тэгээ амралт байж ээж ажил амьдралын баланс байж ээж бид нар илүү их зүйлийг хийн. Зөвхөн би одоо ажиллах ёстой гэж магадгүй ажиллах. Би бол бас тийм сул талтай байхгүй. Ер нь ингээд ажлын одоо баг ингээд би их ажиллах ёстой. Тэгжээж миний ажил сайн байна ч гэдэг юм уу ийм ойлголттой. Тэгээ одоо бас ер нь нэлээ ингээд ажил амьдралын балансыг тэнцвүүлээ. Бид нар ингээд бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд амралт бас маш их чухал юм байна гэдгийг миний хувьд ойлгоод байгаа. Тэгээ яг энэ Америкт ирээд хөгжил өндөртэй улс оронд ирэхээр нэрээ ажиллахаас илүү магадгүй баг амрахыг гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэхийг эрхэмлдэг. За тэгээд тэр нь эргүүлээд өөрийнх нь амьдралын чанар сайн, сэтгэл санааны чанар сайн. За тэгээд ажлын байран дээрээ ч гэсэн бүтээмжтэй байх энэ зүйлийг хангадаг юм байна гэдгийг улам их ойлгож байна. Тэгээ өчигдөр Microsoft компаниар, Google компаниар ороход гэр бүлтэйгээ амрах, гэр бүлээ авчрах тэр бүх зүйлээр хангацсан. Тэгэхээр бид нар ч гэсэн бас одоо бизнес дээрээ, ажил дээрээ тийм зүйлийг хангаж иж, ажил амьдралын балансаа тэнцвүүлж одоо амжилттай байх нэ гэдгийг бол энэ лайваараа хэлэх гээд байгаа. За тэгээ яг одоо далай дээр ирсэн. Сая бид нар далай дээр ирэхээс өмнө ферм дээр очсон blueberry түүгээд идээд ингээ бас л ялгаагүй. Ерөөсөө энд бол амралтын өдрийг хэрхэн гэр бүлээрээ ай тухтай өнгөрөөх вэ гэдгийг л маш их боддгийм байна. За тэгээ ингээ далай эрэг дээр тэр хойдолт болохоор элсний волейбол байх шиг байна. За тэгээ энд болохоор ингээ хүмүүс өөрсдөө майхнаа авчирсан, хөвтөж амраад ингээ тухтай байж байна. За энэ болохоор түрээсэлт юм байна. Өөрсдөө ингээ унаад 1 цагийн $29 гэж байна. За тэгээ энэ далайн эрэг дээр бол үнэхээр жаргаж гин үү энэ хүмүүс. Тэгэхээр бид нар ер нь энэ ажил амьдралын балансыг бас тэнцвүүлэх. Тэгээ дээрэс нь ийм гоё ингээ амрах, тухтай байх, орчин нөхцөлийг Монголдоо ингээ бүтээх юм бол үнэхээр бид нар бас гоё байна гэж бодож байгаа. Гэхдээ одоо иймэрхүү цэцэрлэг түрээлнүүд энэ бас гайгүй хөөрхөн нэгдэл ах шиг байгаа. Одоо бид нар өнөөдөр Вашингтон DC руу нисэн орой бид нар 10 цагт нисэн. Тэгээ тэрнээсээ өмнө жоохон ингээд амраад байж гэн. За энд ингээд далай эрэг байна те. Тэгээ тэнд болохоор бас ингээд хүүхдийн тоглоомын хэсэг. Хүүхдүүдээ ингээд цэцэрлэгээс нь ч гэсэн сургуулаас нь ч гэсэн авчаад эндээ ирж жоохон амарчаад тэгээ гэртээ хардаг гинэ. Тэрийг бас өнөөдөр манай энд байгаа дүү маань ярьж гин. Тэгээ ер нь л нөгөө нэг илүү их амралт чөлөө цаг тэгээд
чанартай амьдрах гэдэг дээр ер нь маш их анхаарч гисэн. Яг харахгүй хөгжил илүү өндөр, санхүүгийн хувьд ингээ боломжийн болохоор энэ тал дээр бас их байд юм байна гэдгийг бодож байна. Тэгээ бид нар ч гэсэн те одоо монголчууд бид нар ч гэсэн бизнес хийгээд ашиг орлого олохынхаа хажуугаар ажил амьдралын балансаа тэнцвэржүүлээд за тэгээд илүү юм чанартай амьдрал магадгүй чанартай амьдрал гэхээр зөвхөн ажиллаад авах биш үр хөвгтэй гой цаг гаргах гэр бүлдээ цаг гаргах өөрөө өөртөө цаг гаргах энэ бол маш чухал юм а гэдгийг менторийн хувьд бол бодож байна. Тэгээ олон хүмүүсийг менторлж яхад бизнес ажил гээ яваад идэг. Гэтэл сэтгэл санаа нь тайван бус. Тэгэхээр хэдийгээр маш их ажиллаад байгаа боловч үр бүтээмж бага байдаг. Харин өнөөдөр би бүтэн амарчи фри тий 24 цаг амарлаа. Маргааш юм хийхэд илүү сэргэлэн, илүү соргог, илүү бүтээмжтэй магадгүй одоо бизнесээ ингээ хийчихье. Нөгөө л байгаад эдгээрээ биш ингэчий гэдэг ийм юм гой ингээд санаанууд бол гарч ирдэг. Тэгэхээр бид нар ингээд хаардтэй ингээд бүр маш их ажиллах хэрэгтэй гэдэг үзэл санаанаасаа бас салж хэн чухал юм байна гэж бодож байгаа. Би ч гэсэн бас ер нь ажиллахыг их эрхэмлдэг ажил төртэй юм хүн болохоо яг энийг ингээ ойлгож байна. За би та нарт амар юм харуулъя. За амар ч яах вэ те. Америкт ингээ нөгөө хамгаалтын хэсгийг за 2 цагтаа явж байна те. Буутай, юутэй хээтэй, бүр бүх юмтэйгээ. Америкт бол нөгөө эрхчлөөний орн тэгээд бас тэрийгээ дагаад тодорхой хэмжээнд аюултай зүйлсүүд байдаг учраас хамгаалт бас маш их өндөр байд юм. Сая 2 цагтаа бол ингээл буу барайл явж байна. За энд болохоор далайн эрэг дээр сэлж байгаа хүмүүсийг одоо хараад хамгаалаад байж ингээд гэр бүлүүд бол маш их ирчихсэн ингээд сайхан амраад байж байна. За энэ хэсгийг та нартай харуулчаад лайваас өндөрлөе гэж бодож байна. Хөрхөн манай ч гэсэн байдаг штэ цэцэрлэг төрөлн дотор одоо ингээд тоглоом байдаг те яг түн шиг. За тэгээд та нар маань өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлээ, бизнесийнхаа орлого ашгийг нэмэе гэж хүрвээ хүсэж байгаа болвол те илүү ингээд томоор сэтгэдэг, илүү томоор хардаг. Тэгээд дээрэс нь өөрийнхөө хөгжил, карьерт ингээд цаг зав гаргадаг, гэр бүлдээ цаг гаргадаг, чөлөө цагтаа цаг гаргадаг байжээж ажил амьдралын одоо балансыг тэнцвүүлж бидний ингээд хүсэж байгаа орлого үр дүн гарах юм бэ шүү гэдгийг бол хэлмээр байна. За тэгээд Америкт аялын онлайн групп байгаа. Ер нь бол групп дээр ингээ мэдээллүүд ороо явж байгаа. Та бүхэн маань хүсэх юм бол бас тэр групп руу ороорой. Зарим хүмүүс группт нэмж ормоор байна гэдэг санал хүсэлтийг өгсөн байсан. Тэн дээр болохоор нэлээд мэдээллүүд бол тогтмол ороо явж байгаа. Пэйж дээр бол хаяа ингээд мэдээллүүдийг өгж байгаа гэдгийг хэлье. За тэгээ ментортайгаа хамт байдаг та нартаа маш их баярлалаа. Одоо 8 сард очиод маш олон сургалт хөтөлбөрүүдийг хийн. Сурсан бичсэн зүйлээ та нартаа хуваалцсан. Тэгээд удахгүй бас мөрөөдлийн бизнесээ хэрхэн эхлэх вэ гэдэг онлайн 10 өдрийн сургалт эхлэж байгаа. Тэгэхээр бас мөн ментор бэлтгэх сургалтыг хийн. Та бүхэн маань ингээд сургалт хөтөлбөрт хамрагдаад өөртөө хөрөнгө оруулалт хийгээд тэгээд дараагийн түвшинд гоё амьдралын чанараа бас дээшлүүлээсэ гэж хүсэж байна. За лайвтай маань хамт байгаа та нартаа маш их баярлалаа. Хаанаас холбогдож байна? Комент бичээрэй. Бадам хаанд баасан жав сайн уу? Орлом сүрэн сайн уу? Гэрэлтээ сайн уу? Хаанаас холбогдож байна? Лайв маань үзэж байна. Гэрэл тод сайн уу? Дууя дамдсан сайн уу? Сандэй дөрөв сайн уу? Аюур жамин жав сайн уу? Маш олон хүмүүс лайв маань үзэж байна. Баярлалаа. Тэгээд бас гой сэтгэлүүж хэлж байгаад баярлалаа. Мөх жаргал сайн уу? Хаанаас лайв үзэж байна бичээрэй. Тэг хамт байдагт маш их баярлалаа. Дараагийн гайхалтай лайваараа та нартайгаа уулзъя гэж бодож байна. Тэгээ Америкт ажиллаж амьдрах, сурах боломж нөхцөлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл хаалттай группт манаас ороод ирээрэй гэдгийг хэлье. Тэгээ тэр групп дээр нэлээд олон чухал мэдээллүүдийг өгж байгаа. Мөн хэрхэн Америкт сурах боломж байна вэ те гэдэг талаар бас ингээ зүүн уулзалтыг хийхээр байгаа шүү гэдгийг хэлье. За тэг хамт байсанд маш их баярлалаа. Та нартаа амралтын өдрийн мэнд хүргэе. Энд хагас өдрийн 16 цаг болж байна. Тэгээ хүмүүс бол ингээ сайхан амраад ээж гин. Тэгэхээр илүү гэр бүлтэй өөртөө цаг гаргаад амраасаа ажил амьдралын балансаа тэнцвүүлээрэ гэж хүсье. За баяртай.